Өнөөдөр 2022 оны 10 дугаар сарын 25-ны Монголын цагаар 19 цаг 1 минутанд нарны хагас эрсдэл болох гэж байна. За хамгийн нууцлаг хилэнцэн ордон тохиож байгаа энэ үйл явдал хүмүүсийн дотор гүнд байгаа. За бидний ярьдгаар хамгийн эвгүй, мартмаар, үгүйсгмээр, аймаар тэр зүйлсийг ухаан гаргаж ирэх магадлалтай байгаа. За энэ зүйлс хүн болгонд байдаг. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ хорвоод оршин байгаа. За төвдөн ишээ ламтны хэлсэн нэг үг байдаг. Хорвоогоос гитлнэ гэж бид нар ярьдаг. За хорвоогоос гитлэн гэдэг нь газар зүүн ямар нэг өөр байрлалд хүрэх, эсвэл тодорхой тогтмол ямар нэг зүйлээс салаад гараад явчихыг хэлдэг юм аа. Яагаад гэвэл бид нар чинь өөрснөө хорвоо. Бидний бие гэж нэрлэж байгаа, мэдэрч байгаа тэр бүхэн бидний бие махбод, бидний сэтгэл, бидний үйлдэл, хийж, бодож, мэдэрч, хүсэж байгаа тэр бүх зүйл бүгдээрээ хорвоо юм аа гэж хэлснийг бид нар яг одоо бүрэн ухаарахгүй ч гэсэн тунгаан бодох гээд үзье. Хамгийн түнэр харанхуйтайгаа, хамгийн гүн сүдэртэйгээ учирч болцсохгүй энэ өдрүүдэд бяцхан бясалгал хамтдаа үлдээ. За тэгэхээр өнөөдөр та нар 19 цагаас өмнө энэ бичлэгийг олж сонсож амжихгүй дараа нь хэрвээ сонсох юм бол харамсах зүйл огт байхгүй. Дараа нь 11-р сарын 8-нд сарны хэртэл болох гэж байгаа. Тэр хүртэл энэ энерги, энэ эрчим хүч байсаар байх болно. Тэгэхээр зэрэг та бүхэн ерөөсөө би хоцорчлоо, мэдээгүй гэж айх, эмээх, болгоомжлох юмгүйгээр энэ дасгалыг дараа нь энэ бичлэгийг хизээ олж үзсэн, сонссон цагтаа хийж болно. За ингээд бүгдээрээ өөрсөндөө эвтэйхэн байрлалд суугаад, эсвэл хөвтээд бидний ямар байрлал байх нь юусоо огт хамаагүй. Хамгийн гол нь бие маань туйлын эвтэй, өөрсөнд минь таатай, тухтай байх ёстой. Таны эргэн тойрон орчин нам гүн байвал сайн байна. Тэгээд та бүхэн нүдэ ханаад хэд сайхан гүнзгий амьсгал аваад миний хэлж байгаа үгийг өөрийнхөө эд эс бүрээр сонсхийг хичээгээрэй. Энэ ертөнцийн бүх зүйл сүудэртэй. Би ч гэсэн. Би хаан байна, тэнд миний сүудэр байна. Тэгэхээр би сүудрээсээ цухтай гэж оролдолгүйгээр, үгүйсгэлгүйгээр, эсэргүүцэлгүйгээр зүгээр мөрөн дээгүүрээ эргэж хараад энэ чичирхийлсэн хүрээн дотор юу байгааг олж үзхийг оролдъё. Би юунд игдүүцээд, хатгуулаад эмзэглээд байдгийм бэ? Би юуг шүүгээд, шүүмжлээд, шийтгэх гээд байдгийм бэ? Би яагаад тэднийг хоригддгийг? Би яагаад тэдгээр зүйлд, тэр хүмүүст байхын хүлийн зөвшөөрдөг юм? Би өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ би өөрийнхөө сайн сайхны төлөө биш. Зүгээр л бусдад таалагдахгүй байхыг гэж айсандаа өөрийгөө хөгжүүлдэг. Би бас хүүхдээ хүмүүжүүлдэг. Хүүхдээ сайн хүн болоосой гэж хөгжүүлэхийг зорддог. Гэхдээ би хүүхдийнхээ сайн сайхны төлөө биш. Зүгээр л санааг минь амар байлгаасай гэж шунсандаа хүмүүжүүлдэг. Би бас хүмүүсийг хөгжүүлэхийг боддог. Тэднэрт сургадаг, зөвлөдөг. Гэхдээ би энэ хүмүүс намайг ганцаарнг минь орхичихвээ. Хүслийг минь үл тоохвээ. Явчихвээ надаас. Надаас илүүг олчихвээ гэж зовсондоо би хүмүүст өөр байхын зөвшөөрдөггүй юу? Үгүй би ийм биш. Энэ бол ерөөсөө би биш. Гэхдээ чиний дотроос гарч ийн үү? Энэ бол муухай, ичмээр, энэ бол байж боломгүй юм. Адгийн юм. Ингэж хүмүүст хандна гэж байж болох уу? Хүүхдтэй хамгийн ойр дотны хайртай хүмүүстэй ингэж хандна гэдэг чинь үнэхээр адгийн юм гэж чи эдгээр шин чанаруудыг нэрлэж гин үү? Гэтэл энэ бол чи. Чи өөрөө хорвоо. Хорвоод оршин байгаа бодгаал бүрт ертөнцийн бүх шинж тэмдгүүд яг адилхан оршдог. Зүгээр л нэг нь энэ тухай мэддэг,
бусад хүмүүст байгаа тэр муу мухай зүйл, миний энэ хараад байгаа муу мухай зүйл надад ч гэсэн яг адилхан оршиж байгаа. Яагаад гэвэл би өөрөө энэ хорвоогийн нэг хэсэг. Энэ далайн нэг тусал. Тэгэхэд тэр далайн тусал далаатайгаа яг адилхан бүтцтэй байна шүү дээ гэж нэгэн зүгээр ойлгодог. Нөгөө нь болохоор энэ авир зөвхөн өөрт нь байдгүй, бусад хүмүүст байдаг гэж боддог. Энүүгээрээ л бид нар ялгаатай. Чи юм байж болно. Хүмүүс ч юм байж болно. Гэхдээ хамгийн аимшигтай арын шингийн чинь тэр давхар ёроолуудын маш олон давхар ёроолуудын чинь доор тэр гүнд чиний хизээж төсөөлөөгүй агуу авьяас юу ч давах, юу ч бүтээх аврах хүчин чадлууд чимээгүйхэн л угшиж хизээ нэг чи тэднийг олж хараад санаж сэтгэшгүй тэр гайхамшигт хувьсан хувирахыг хүлээж уртаар санаа алдаж байгааг чи мэдэрч байна уу? Тэднийг чөлөөлөхийн тулд эхлээд сүүдрээ ихцлэн ширтий. Хичнээн зогсох хэрэгтэй байна. 40 удаа би хүлээх. Өдийг хүртэл миний дотор амьдарсаар байгаа. Хаягдхаас айдаг. Хайрлуулахгүй байхаас үхтлээ айдаг. Тэр уйлынхаа жаахан охины нулимсыг зөөлхөн арчаад халуунаар тэврээ. Би заримдаа алднаа. Би алдах болно. Өөрийнхөө шунал тачаал, өөрийнхөө сэргэлэн зан сэтгнэлдээ би хүл алдна. Михт мэхэндээ ундаг ёсоор би хамгийн дүт зам хөнгөн хэмдэг хайж явсан тэр хавхандаа өөрөө орно. Амархан жаргачхыг гээд арай хийж урд нь босгосон бүхнээ би ахин дахин алдна. Гэхдээ энэ бол миний л зам. Хамраараа газар хатган шургаж унах бүртээ би унсан газраа тулж босох болно. Намайг доош нь бүдрүүлсэн тэр л газарт намайг дээш түлхэх хүч оршиж байгаа. Миний сүудэрт, миний гэрэл болон цацрах тэр олон хязгааргүй олон одоохондоо үл үзэгдэм очсууд нуугдан байгаа. Яг л Тэнгэрийн сүүн зам шиг. Тэр бүхэн юуны үр хөврөл байгаа бол ямар нөөц, юу байжгаад юу болох агуу эрчим хүч юм бол энэ бүхнийг би заавал олох болно. Би тэр утсыг гаргаж ирнэ. Тэр оддыг би нээх болно. Тэр агуу хязгааргүй галактикуудын асар их эрчим хүчийг би аз жаргалд хувиргана. Жинхэнэ амьдрал болгон уруулна. Би чадна. Би чадна. Хэрвээ би энэ тухай бодож, төсөөлж чадчих байгаа бол үүнийг бүтээх хүчин чадал надад байгаа л гэсэн үг. Би цоо ирүүлэр гадны ямар нэгэн сэргээш, нэмэлт, өдөөн хатгалт элдэв сэтэлжүүлэггүйгээр өөрийнхөө хатан зөргөөр чин хүслээр энэ бүхнийг би бүтээж чадна. За одоо нүдэ нэгээд биенийхээ аль нэг хэсэгт хүрээд хацарт ч юм уу зөөлхөн ингээд товшоод гараа ч юм уу жоохон ингээд чанга бариад товших хөдөлгөөн хийж болно. Одоо бид нар бясалгалаасаа гарч ийн гэсэн үг. За тэгээд гадаад тэнгэрт энэ нарны хэртэлд чиний сэтгэлийн тэнгэрийг цэлмээж зүрхний нарны чинь мандан бадрал байг гэж би өрөөж байна. Чиний сэргэн мандалд чиний сэрэлт байх болно.